За сайн сууцгаач байна уу манайхаа. За бичлэг хийх бүх удсан байна. Өнөөдөр 2026 оны 1-р сарын 8-ны өдөр. Тэгээд сүүлд бараг худалчуунд хагас жилийн өмнө бичлэг хийлүү яалаа. Тэгээд энэ хугацаанд маш их зүйл болж өрнсөн. Тэгээд их завгүй байлаа. Бичлэг хийж нэг хаяа орж ирдэг ч гэсэн ер нь бол нэг тийм хүслэн төрөөгүй яг хийгээж зорж цугаагүй юм. Тэгээд өнөөдөр хийх ёстой зүйлсээ жоохон баг зэрэг явуулчаад тэгээд бас 2026 он эхэлж байгаа учраас нэг апдейт бичлэг хийж тавьд юм уу гэж бодлоо. За тэгээд өнгөрсөн жил болохоор би 3 сарын 30-нд Японд нүүж ирсэн. Одоогоор тийм бараг ер нь бол 10 дахь сар руугаа явж байна. Тийм. Тэгээд энэ хугацаанд Японы хэлнийхээ сургуульд маш эрчимтэйгээр явсан. Манай сургууль яг 1 жилийн курс байдаг. Тэгээд ер нь бол Японы хэлийг 1 жил сурна гэдэг бол одоо бодоход тийм амархан зүйл биш. Тэгээд хичээл бол угаасаа 9-4 хүртэл ингээд ажлын өдрүүдээр байнга явж идэг учраас ингээд амар завгүй байдаг. Тэгээд яг тэр хугацаанд бүр ингээд аягүй шахуу Японы хэл үздэг. Тэгээд сая 12 сард N2 гээд Японы N2-ын шалгалтыг өгсөн. Тэгээд хамгийн дээдл нь N1 гэдэг байхгүй юу? Тэгээд энэ жил ер нь бол нэг өвөл авцаа юм уу? N1 болоогүй гэж бодож байна. Сая N2 өгөөд тэгээд одоохондоо хариу гараагүй байгаа 1 сарын сүүлээр хариу гарна. Тэгээд ер нь оноогоо авсан гэж бодож байгаа. Тэгээд өнгөрсөн жилийг дүгнэж ярих юм бол яг хувь хүнийхээ талд бас маш их өөрчлөлттэй ингээд амьдралд минь тийм том эргэцэг болсон жил байсан гэж бодож байна. Ер нь 2025 аюух одоо миний яг өөрийнхөө хүслээр хийсэн ингээд хөдөлгөөнүүд байсан ч гэсэн ингээд цаанаас нь ингээд яг хөдөлгөж өгсөн зүйл маш их байсан. Тэгээ ер нь бол миний амьдрал ингээд миний одоо юу гэх өдрийн рутин дэ хийдэг зүйлс, боддог зүйлс, харьцдаг хүмүүс, хэрэгэлдэг хэл гээд ингээд бүр 360 градус бүх юм ингээд өөр болоод. Тэгээд яг хуу тэр тал дээр аюух өөрөөсөө ингэж хүч гаргаж өөрөө ингээд хийх зүйл маш их байсан. Яг өөрөө хөдөлж хийж л ер нь бол ямар нэгэн тий үр дүн гаргах зүйлс байсан. Тэгээд өнгөрсөн жил ер нь бол сэтгэл санааны хувьд бол ер нь тайван байсан гэж бодож байна. Тайван гэхээс илүүтэйгээр одоо юу гэх би бас нөгөө өнгөрсөн жил яг найз залуутайгаа одоо ингээд амьдарч эхлээд ер нь бол ингээ гэр бүл үүсгэж байгаа шүү дээ тий цуг амьдарч эхэлж байгаа учраас тэгээд тэр маань нэг талд айгүйх миний одоо намайг хойноос төлөж өгч болж исэн. Тэгээд яг хүнчээ ганцаараа байх, хоёулаа байх гэдэг чинь бүр шал өөртэй ингээд хаяа ямар нэгэн байдлаар юм мэдхгүй ч юм уу те ингээд ямар нэгэн зүйлд гацах тулах үед ингээд хажууд хүн байж зөвлөнө гэдэг бол үнэхээр маш том ардал бол тийм л дээ. Энэ тал дээр айгүйх сэтгэл амар сайхан байсан. Тийм тэгээд бусад зүйлс болохоор бүх зүйл амар шин. Тэгээд ихэнх үедээ жоохон ядарсан. Ингээ миний харьцаж байгаа бүх хүмүүс ингээд гадаад миний мэдхгүй хүмүүс тэгээд багш нар хэл ус ингээ бүх юм шин. Яа тэлэр би Японд ирэхээс өмнө Японд ерөөсөө үзэж байгаагүй. Тэг ер нь бол анх эрэхтэй ингээд ямар ч үгүй ирсэн. Тэг яг нөгөө 10 жилдээ Японд дээр аягүй аниме дээр үздэг байсан. Бас соёлын тодорхой хэмжээнд мэддэг учраас ер нь бол чих гайгүй бас ч гэж онгойцсон байсан. Ингээд ер нь хүн юм ярихаар гайгүй ойлгодог. Тэгээ тэр тулдаа бас аягүй дэм болж хурдан Японы сурсан гэж бодож байгаа. Гэтэ мэдээж их сурах бол аягүй урт хугацааны зүйл байдаг учраас одоохондоо бол яг суугаад ном уншаад те хэлийг ер нь яаж сурах вэ? Японы хэлийг ер нь яаж ашиглах вэ? Тэгээд тэр одоо үндсэн суурьуудыг нь бол ер нь бол энэ жилдээ сурч байна гэсэн үг. Тэгээд энэ жилээс одоо их сургуульд ороод ирэхлээр одоо бүр амьдралтаа маш ихээр хэрэглээд тэг ер нь бол миний бодлоор нэг хэлийг бүрэн гайгүй сурахын тулд ер нь 3 жил бол зарцуулагдах гэж боддог. Тэгэхээр одоо 9 сар гэхээр дөнгөж л ер нь их үедээ явж ийн гэсэн үг. Гэтэ яг өөртөө 50 оноо гэх юм бол би өөртөө маш өндөр оноо тавьж байгаа. 2025 онд маш их зүйлийг
хичээж аягүй их зүйлийг босгосон. Тэгээд бас нэг баяртай үйл явдал гэх юм бол 9 сараас эхлээд цагийн ажил хийхээ болсон. Би одоо дандаа гэртээ онлайнаар дижитал маркетингийн ажил хийдэг. Тэгээд яг ажил бол ихтэй. Гэхдээ тэрийг ингээ өгсөн цагтаа өөрийнхөө цагийн хуваар тохируулж одоо хийж байгаа. Тэр бол ингээд маш давуу талтай гэх юм уу. Тийм хичээл сургууль тэг бүх өөрийнхөө цагийн хуваарыг хажуугаар уйлдуулж юу нь хийдэг. Тэгээд миний яг өөрийн зан төлөвийн хувьд би бол гадуур гарчтай хүмүүстэй ингээ харилцаж ажил хийх гэхээс илүүтэйгээр ер нь гэртээ суугаад ийштэй шинэх гаралгүй ер нь юмн дээр ингээд чимээг анцаар сууж юм хийх сонирхол ихтэй. Тэгээд миний зан ааштай ч гэсэн ер нь бол айгүй таарч тохирч байгаа гэж бодож байна. Тэгээд манай ажил бас айгүй юутай сонирхолтой бас айгүй хэм сурдаг. Тэгээд бас нэг өмнө жил ирээд нэг шок байсан нь болохоор би Солонгост ер нь бол англи хэлнийг ашигладаггүй байсан. Солонгос дандаа солонгос хэл дээр бүх зүйлээ хийдэг сургууль, ажил бүх зүйл. Тэгээд Японд ирсэн чинь нөгөө хэлний бэлтгэл маань мэдээж л аяух гадаад хүүхдүүд байгаа. Тэгээд тэр гадаад хүүхдүүд хийх нь ер нь бол дандаа англи хэлтэй. Ер нь 2 дахь жил дандаа англи хэлтэй. Тэгээд англи хэл дээр ер нь бол ингээд толгойвтгүй ярьдаг хүүхдүүд аяух байсан. Тэгээд багш нар маань ч гэсэн ингээд Японы хэл дээр ойлгохгүй бол англиар ярьдаг ч юм уу те. Тэгээд онлайн ажил маань бас гэсэн ер нь бол ихэнх зүйл англи болоо Японы хэл дээр явагддаг. Тэгэнгүүт анх ингээ хэлний шок айгүйх орж ирсэн. Тэгээд өөрийгөө айгүйх нэг талдаа 10 жилдээ англиээ сурж авахгүй явдаа гэдэг харамсал айгүйх төрсөн. Тэгтээ баг багаар ингээд өөрөө хичээгээд бас AI-ийн тусламжтай хахаар ажлаа бол ер нь явуулдаг. Тэгээд энэ жил бас 2026 онд яг хийх зүйлсийн маань дунд бас англи хэлээ илүү ингээд баттгаж тэгээд дүрм мөрмөө илүүсэн хараад тэгээд ер нь бол энэ жил нэг хэлний оноотой болох зорилгыг бас өөртөө тавьж байгаа. Энэ жил дуусахад ер нь бол болох хэрэгтэй гэж бодож байна. Англи хэл бол бүр заашгүй хэрэгтэй Японд ялангуяа. Тэгээд миний ихэнх харьцдаг хүмүүс дандаа Японы хэл нь одоохондоо тийм сайн биш. Ер нь бол дандаа англи хэлтэй. Англи хэл дээр явдаг хүмүүс байгаа байхгүй. Тийм учраас Японы хэлний хажуугаар англи хэл бас энэ жил аяух хичээсэн. Тэгээд тодорхой хэмжээнд аяух сайжирсан гэж бодож байгаа. Гэхдээ яг би нэг өөрөө ингээд ерөөсөө юмд ингээд сэтгэл хандж чаддаггүй төрлийн хүн баггүй юу ингээд аль болох аяух төгсөг мөсдөг. Тэрэндээ аяух ингээд шаналж явдаг хүн учраас одоохондоо бол мэдээж дутуу байгаа. Гэхдээ яг 9 сарын хугацаанд гарсан өөрчлөлт гэх юм бол бүр ингээд гайхалтай өөрчлөлт гарч сайжирсан гэж бодож байна. Тэгээ 2025 онд ер нь аяух сайн өндөр оноо тавьмаар байна. Тэгээд одоо 2 сарын ихээр би 3 сургуульд шалгалт өгч байгаа. Сая 9 сард Токиогийн урлагийн сургууль гэдэг тун сургуульд шалгалт өгөөд унсан байгаа. Тэгээд ер нь бол тэнцэж ороход аягүй хүн сургууль юм билээ. Тэгээд тэр үедээ бас жоохон гутарсан. Тэгээд сургуулийн үйлдвэрлэл яана гэдэг айц аяг төрд юм лээ. Бас яг л тэрнтэй яг холбоотойгоор Японд үлдэхгүй гэдэг чинь бас нэг талаа шийдэгтэн те. Өөр арга байгаа ч гэсэн би бол өөрөө сурмаар байгаа. Цаашаа мастер хиймээр байна. Судалгаа хиймээр байна. Тэгээд илүү их одоо мэрэгчлээ юу юмар байна. Гүнзгийрүүлмээр байна. Тэгээд яг намар яг сургуульд унсныхаа дараа аяг бодсон л да. Ер нь бол гэхдээ 7 сараас эхлээд бодсон. Тэр сургуульд материал өгөхөөс өмнө баг ингээд би яг зөв мэрэгчлэр явж гин үү? Би яг тэг урлагаараа явах хэвээр хүн үү? Энэ надад зөгч гин үү? Би дуртай дургүй юу гэж аяг өөрөөсөө асууд юм лээ. Тэгээд анхандаа айгүйх эргэлдсэн би энэ мэрэгчлэр сурах юм биш юм болов уу ч гэдэг юм уу те. Эсвэл одоо яг цаашдаа яг ирээдүйд энэ мэрэгчлээ хийж явах уу гэдэг дээр айгүйх эргэлдсэн. Тэгээд тэр эргэлдснийхаа үндсэн дээр ер нь бол цааш нь хийсэн зөв юм байна. Хийх нь надад хамгийн ашигтай. Тэгээд би өөрөө энэ тал дээр хамгийн их мэдлэгтэй байгаа. Бас би өөрөө дуртай гэдгийг ер нь бол мэдсэн. Тэгээд энэ эргэлзээ болон бусад зүйлс ер нь бол байх ёстой натурал зүйл юм байна гэж хүлээж авсан баг. Тэгээд тодорхой хэмжээнд за өөр сургуулиуд материал бэлдээгээд 10 сараас ер нь бол тэдрийгээ судлаад тэгээд манай сургуулийн багш нараас аягүй сайн спортлж өгсөн. Тэгээ 3 сургууль Токиод байдаг одоо 3 сургуульд ер нь бол материалаа бэлдсэн өчигдөр ер нь бол өгсөн байгаа.
Тэгээд нэг сургууль нь болохоор удирдаачийн мэрэгчлэр, нөгөө сургууль нь болохоор хөгжмийн зохиолчийн мэрэгчлэр эмээ яж төгөөд 3 сургуульд ер нь бол өгсөн. Тийм тэгээд тэр болгонд нөгөө нэг судалгааны ажлын төлөвлөгөө тэгээд хийх зүйлс гээд ер нь бол өөр ихгүй хоорондоо тэгээд тэрийг бэлдэх айгүйх цаг орсон, айгүйх бас чармайлж харсан. Одоо 2 сард болохоор яг миний ур чадрын шалгалтууд ер нь бол хэлж байгаа. Тэгээд удирдаачийн шалгалтад ер нь хамгийн их байгаа. Жишээлбэл 3 зохиолыг удирдах. Тэгээд ингээ 2 төгөлдөр хууртай цаанаас нь тоглож өгөөд би удирдах. Төгөлдөр хуур дээр 2 зохиол тоглох, нэг зохиолыг одоо уцаа хөгжмийн дөрвөлийг төгөлдөр хуур дээр шууд хараад тоглох. Тэрний хажуугаар гармоны шалгалт болон онлайн шалгалтууд. Тэгээд мэдээж гадаад хүн учраас одоо ямар судалгаа хийх чинь гэдэг тэр талаараа тайлбарсан тийм ярилцлага жишээл гээд ерөнхийдөө бол баг 7 хоног ингээд 7 хоногийн урттай шалгалтууд явагдах байгаа. 2 сарын ихээр 2 сарын 4-өөс 2 сарын баг 10 хүртэл айгу урт шалгалт явагдана. Тэгээд тэрэндээ одоогоор бэлдэж байгаа. Тэгээд бэлдэж явах явцдаа айгу их юу байсан. Өөртөө эргэлцсэн яг би чадах юм болов тэгээ сургуульд ингээд орч чадах юм болов би чадахгүй юм шүү гэдэг надад айц айгу их байсан. Тэгээд яалтчгүй одоо нөгөө ажлын хуваар, тэгээ хичээлийн хуваар, тэгээд хажуугаар нь шалгалтанд бэлдэнэ гэдэг ингээд нэг хүнээс гарч гарахад гээд хэцүү ер нь бол боломжгүй тийм их ачаалал миний нуруунд дээр байгаад байгаа. Тэгээд тэрийгээ нэг хэсэг аягүй их ингээд хүлээн зөвшөөрч чадахгүй би ингээд бүх зүйлийг амжуулдаг гэдэг өөртөө ингээд аягүй итгэцэн. Тэгээд өөрийгөө нэг амраахгүй тэгээ нэг ингээд зүгээр сууж чадахгүй ингээд аягүй тийм төгшүүртэй айцтай тэгээ аягүй тийм юм л бол ингээд сэтгэлээрээ жоохон ингээд нуурж унчих гадайсан тийм аягүй сэтгэл хөдлөл өндөртэй ер нь бол жоохон сөрөг талтай байсан. Яг хөө мэдээж тэрнийхээ дараа ингээд байнга дахин бодоод ер нь энэ одоо сэтгэлийн тайван бус байдал ер нь бол хүн болгон тохиолдол юм байна. Хүн ер нь айх ёстой юм байна. Ямар нэгэн зүйл тулж ирэх юм бол мэдээж энийг мэдэхгүй учраас тэгээ яг би нөгөө багасаа тийм одоо манай ээж аав ингээл намайг чи мундаг чи ухаантай чи ингээл бүгдийг шатдаг гэд аягүй хтэж магтдаг байсан. Тэгээ нэг талдаа тэр маань ингээд аягүй хүлээс болоод би ингээд аягүй мундаг хэрнээ ягаад ингээ айгаад байгаа юм бол би ягаад энийг ингээд чадахгүй байгаа юм бол одоо ингээд нэг ганц зохиол байнгут би ягаад тэрийг ингээ бүтээр нь тоглож чадахгүй юм гэдэг ч юм уу те. Аягүй өөртөө ингээд боломжгүй бүтшгүй тийм төгс зүйлийг хүсээд өөрийг аягүй зовоосон. Тэгээ яг тэрийгээ сая сүүл 1 сарын 1-нд яг хамгийн сүүлийн удаа мэдэрсэн байхгүй. Би ингээд яг тэр үед ингээд аягүй юу болчдөг. Сэтгэл хөдлөл аягүй өндөртэй. Тэгээд тэр үед ингээд уйлдаг, айдаг. Тэгээд тэрийгээ ингээд хамгийн хуваалцдаг хүн маань мэдээж манай найз залуу. Тэгээд аягүй сайн сонсож өгдөг тулдаа би ингээд тэр ингээд сэтгэл хөдлөлүүд ер нь бол ингээд гаргаад тэгээд бичээд өөртөө аягүй дотроо ингээд ганцаараа байх үедээ ярилцаад тэрний үндсэндээ 1 сарын 2-ноос эхлээд би аягүй энерги ингээд хүч чадал ингээд дотроос ер нь бол ингээд мэдрэгцэн. Тэгээд тэр яг юутай холбоотой гэхэлэр өмнө нь ингээд яг тийм эргэлзэх зүйл ер нь бол байх хэрэгтэй юм. Тэгжиж яг хүн нөгөө тэгээ яг юун дээр ингээд гацаад байна. Юун дээр юуг чадахгүй байна, юуг чадчих гэдгийг илүү их ингээд боддоор харж цаашаа яах вэ гэдгийг боддөг юм лээ. Тэгээд тэрийгээ хүлийн зөвшөөрсний үндсэн дээр одоо ерөнхийдөө надад шалгалт хүртэл 1 сар байгаа. Тэгээд би айгүйх нэрийн төлөвлөгөө ер нь бол гаргаад тэгээд чадах хэмжээгээр гэдэг өөрийнхөө лимит хүний ингээ энерги лимит хүний ингээ амьдралын орчин цаатлын бэкграундаас шалтгаалаад ингээд хүний гаргаж чадах хүч гэж байгаа шүү дээ. Тэгэхдээ тэр бүх хүчээ ингээд ер нь бол дайчлаа гэж бодсон. Тэгээ одоогоор ингээд бүх зүйл аяух доктортой тайван явж байгаа. Тэгээ сая 1 сарын 3-нд гэрээс гайгүй ойролцоо байдаг тийм юунд хийд дээр очсон байхгүй. Тэгээд японочууд болохоор цагаан сараа 1 сарын 1-нд ер нь бол хийдэг яг жилийн ихний өдөр гэж хийд дээр очиж ингэж нөгөө юм юу сугалдаг. Яг би та нарт харуулъя. Гэт омикужи гэдэг нэг юм бичиг сугалдаг гэх юм уу? Гэт юм сэгсэрч хагаад. Тэгээ энэ нь болохоор тухайн жилийн одоо тэр төрөг заяа тий ер нь юун дээр анхаарах хэвээр юун дээр хичих хэвээр гэдэг ч юм уу тий тэр болгоныг ингэж бичээд өгсөн юм бичиг байдаг. Тэгээ энэ бичиг авсан. Тэгээ энэ дээр болохоор гакумон гэдэг яг одоо тэр хичээл сурталчилгатай холбоотой зүйл дээр тэгээ яг одоо
ингээд зенрюку о цүксэ гэхлээр одоо хамаг хүчээ ер нь бол дайчлаа гэсэн утгатай. Тэгэхээр яг одоо л хамаг хүчээ дайчлах ёстой гэд энэ дээр бас бичсэн байсан. Тэгээ би яг эдрийг айгүйх толгоонд санаж явдаг. Тэгээ одоо надад 1 сар үлдсэн байна. Тэгээ тэр хугацаанд ерөөсөө өөрийгөө голохгүй өөрийнхөө бүх чадах зүйлийг хийн. Тэгээ тэрний дараа ямар хариу гарахыг би зүгээр өөрөө хүлээж авна. Тэрэнд ингээд яа тэгэхээр би өөрийнхөө ингээ хичээснийг мэдж байгаа, өөрийнхөө хийсэн зүйлсийг мэдж байгаа тий. Надад ямар ингээд боломж болцоо байсан би тэр зүйлсийг бүгдийг гаргаж хичээсэн учраас би тэрний үр дүн дээр бол ерөөсөө өөрөө дээр ингэж одоо сэтгэл готрох ч юм уу тий ингээд чигжсэн үүдэх ч юм уу тийм зүйл ерөөс гарахгүй. Гэхдээ би эндээ сайхан үр дүнг ер нь бол хүлээж байгаа. Тийм. Тэгээд ер нь бол өөртөө айгүй ихтэй байгаа. Тэгээд 2 сард шалгалтуудаа чатахаар өгнө. Өчигдөр баг 2-3 хоног өдөржингөө сууж нөгөө материалууд бэлдсэн. Тэгээд тэрэн дээр ингээд янз бүрийн одоо өмнө нь одоо хөгжмөдөр ямар их хийжсэн гэдэг ч юм уу те. Тэр болгоно ингээд Япоэл дээр тайлбарлаж бичдэг. Тэгээ хөгжмийн амьдралд ямар ингээд үүрэгтэй, ямар харилцаатай. Тэгээд ямар зохиол бичсэн, тэр зохиолыг яагаад бичсэн гэдэг ч юм уу те. Тэгээд тэр айгүй их нөгөө өнгөрсөн хийжсэн зүйлсээ ирээж харахад айгүй их нөлөөлт юм лээ. Тэгээд тэрийг бичингээ яг үндэ би айгүй их зүйл сурсан юм байна, хийсэн юм байна гэдэг тийм бас бодлыг олж авсан. Тэгээд тэр маань бас надад айгүй хүч өгч байгаа. Тийм тэгээд одоо чатгаараа шалгалтуудаа бэлдэж байна. Гэхдээ үнийг хэлэхэд Японд сургуульд ер нь тэнцэж орно гэдэг айгүй хүнд юм байна. Айгүй их зүйлийг хүнээс шаарддаг юм байна. Айгүй хүнийг ажилуулдаг юм байна. Тэгэхээр бас Японд суралцж байгаа хүмүүсийг айгүй үнэлэх тийм үнэлэмж бас нэмэгдсэн. Тэгээд энэ жил надтай бас яг би өмнө нь ингээд баг тэмдэглэл бичдэг байсан. Гэтэ би ингээд өдөр болго ингээд скежюл хийгээд тэрийг болохоор ингээд зөвхөн юун дээр Google календар дээр хийж сурч байсан. 3 дугаар курсээс илүү найз залуу зааж өгөө. Тэгээд хийж эхэл сурч байсан. Тэгээд тэрний дараа сая ингээд яг 9 сараас эхлээд би нэг маркетинг ажил хийж гисэн чинь айгүйх мэдээлэл, айгүй хүнтэй харьцах, тэгээд айгүйх тийм дедлайн, тэгээд ингээд цагууд ингээд цээжлэх хэрэгтэй болоо. Тэгээд хүний толгоо угаасаа тэрийг бүгдийг санаж чадахгүй мартчихдаг. Тэгээд тэрнээс үүдээд тэмдэглэл айгүй хөтөлж гисэн баггүй юу? Тэгээд миний жижиг тэмдэглэлийн дэвтэр хаана? Ийм жижиг тэмдэглэлийн дэвтэр дээр ерөнхийдөө бол ингээд өдрийнхөө юуг бичиж аваад нэг хэдний өдөр юу хийх ёстой таскууд ер нь бол бичээд тэгээ энийг ингээд дараад явсан чинь айгүй надад их тусалсан байхгүй юу. Тэгээ би ажиллаа ингээд мартахгүй хүмүүс рүү ингээд хэрэгтэй мэйл нь явуулдаг ч юм уу те хэрэгтэй ингээд датаг нь явуулдаг ч юм уу. Тэгэхэндээ би ийм дэвтэрээр эхэлсэн. Тэгээ би ер нь бол нэг амар тийг сууж бичдэг бас төрлийн хүн байгаагүй. Тэгээ энэ жилээс надаа яг бүр яг сая 2026 оноос би эхлээд яг за би яг ийм юутай тэмдэглэлийн дэвтэртэй болъё гэж бодсон байна. Тэгээ би ийм 2 тэмдэглэлийн дэвтэртэй болсон. Тэгээ нэг нь болохоор Мужигээс авсан. Мужигийн тэмдэглэлийн дэвтэр юу нэг альтертай юм лээ. Тэгээ доторхыг харах юм бол юу нэг юу айгүй simple. Тийм айгүй минимал. Тийм тэгээд эндээ ингээд өдрүүд нь байна. Эндээ хажууд нь тэмдэглэлүүд ичиж болно. Энийг болохоор стандарт тэгээд 300 yen-ээр айгүй хямдхан авсан. Бас ер нь доторх нь адилхан цагаартай. Яг цаасан жоо өөр юм билээ. Тийм. Энийг болохоор яг ажил тэгээд өдрөө яг хийж байгаа таскуудаа ер нь тэмдэглэх гэж хийсэн. Авсан байгаа. Тэгээд энэ хоёр дээр айгүй тэмдэглэл бичиж байгаа. Тэгээд тэмдэглэл бичснээр ер нь бол ажлыг ингээ мартах хойшлуулах зүйлс айгүй багастай мөлий. Тэгээд яг би энийг зуршил болгоод ер нь бол юм тэмдэглэл хөтэлдэг тийм зуршлыг айгүй чухал зуршлуудынхаа нэг болгоё гэж бодсон. Тэгээд айгүй сайн шатанда явж байгаа, би айгүй сайн хэрэгжилж байгаа, өөртөө айгүй сайн ажиллаулж байгаа, толгойгоо айгүй сайн ажиллаулж яг төвлөрч сууж чадж байгаа юм. Тийм. За тэгээд тиймэрхүү байна. Ер нь ингээ хараад хад хүмүүс ингээд тий одоо уулзж байгаа хүмүүс сурж байгаа газар хийж байгаа зүйлсээсээ ингээд байнга ямар нэгэн зүйлсийг суралцаж тэгээд тэрэн дээрээ өөрийгөө хөгжүүлж явдаг юм санагдсан. Тэгээд 2025 он бол ингээ өсрэлттэй хөгжсөн жилүүдийн ер нь бол нэг байлаа гэж бодож байна. Тийм. Тэгээ 2026 он ч гэсэн ингээд айгүйх зүйлсийг сурах, ухаарах, мэдрэх жил байх болтугай. Гэтээ нэг
аягүй хүсэж байгаа зүйл нь энэ жил жоохон чийл баймаар байна. Жоохон тайван бүх зүйлийг ингээ гоё мэдрээд өөрөө гоё тайван байлгаад нэг цай уугаад суугаад те ингээд нэг тийм юмд яарахгүйгээр ингээд гоё гадуургаар зугаалдаг ч юм уу те. Тэгээд тийм зүйлсийг жоох олон байгаасаа гэж хүсэж байна. 2025 он ер нь завгүй байлаа. Гэтэ яг Солонгост амьдарч исэн үедээ харьцуулахад бүр тэр үедээ харьцуулахад аягүй завтай гэх юм уу. Би ядчил ингээд хагас бүтэнсээ намралтын өдөртөө болцсон. Ингээд өглөө нь унтаад өдөр нь хичээлээ хийх хүн ингээд тэр өдөр ингээд юу скежюл байхгүй. Одоо яг тийм ажил байхгүй. Солонгост тэгэхээр яг нөгөө 9-с 6 хүртэл заавал ажилдаг. Тэгээд тэрэндээ ороогдод ерөөсөө амралтын өдөр хийж байдаггүй тэгж амьддаг гэсэн. Тэгээд тэрнээсээ салсандаа аягүй баяртай. Тэгээд Япон аягүй олон талаар намайг сорж байгаа. Хажуугаар нь тэр сорьсон хэмжээгээр их шимиг надаа бас хуваалцж байгаа. Тэгээд тэрэндээ аягүй баяртай. Одоо хичээл сурлагын тал дээр аягүй сайн байгаа. Ер нь бол дүм окей. За тэгээд тиймэрхүү байна. Тэгээд их чухал үе нэ одоо 1 сар. Аягүй өөртөө тулж ажиллах сар байна. Тэгээд энэс шалтгаалаад миний цаашаа хаашаа явах хинтээ уулзах те ямар амьдралыг өөртөө зохицуулах гэдгийг би өөрөө шийдэх учраас энэ дээр аягүй одоо нухацтай хандж байгаа гэх үү. Тийм. За тэгээд ер нь 2 сард шалгалтаа өгчүүдэд тэрний дараа ямар байсан тэрийг хуваалцсан бичлэг хийн гэж найдаж байна. Тэр үед бас арай завтай болсон баг. За баяртай манайха.